Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлсгийн бүгд найрамдах Итали улсад хийж байгаа төрийн айлчлал үргэлжилж байна. Ерөнхийлөгч айлчлагын хүрээнд манай улсын санаачилсан бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилийн нээлтэнд оролцлоо. Тэрбээр 2026 оныг бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил болох санаачлагыг нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеа 2022 онд баталсандаа баяртай байгаагаа илэрхийллээ. Олон улсын жилинд дэлхийн улс орнуудын хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, бэлчээрийн доктортой менежмент болон нөхөн сэргээлтийг дэмжих нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн үнэлэмжийг дээшлүүлэхэд чухал хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа тэрээр хэллээ. Хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамж бол дэлхийн нийтийн анхаарлын төвд орсон асуудал. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, геополитик, геостратегийн сөргөлдөө, мөргөлдөө ингээд бид нар игзэгтэй зөрчил мөргөлдөөнтэй дэлхийн ертөнцийн өнөөдөр амьдарч байна. Үүнийг дагаад хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамж хүн төрөлхтөнд хамгийн их хэрэгцээтэй зүйл болсон. Тэр утгаараа өнөөдөр нүүбийн хүнс хөдөө аж ахуйн байгууллагын хэрэгцээ шаардлага, үүрэг оройл, хариуцлага хүн төрөлхтөнд хамгийн чухал байгууллага болсон гэдгийг би бас энэ ч зориуд тэмдэглэн хэлхийг хүсэж байна. Тэгэхээр бид бүхэн бас энэ 80 жилийн түүхтэй хүнс хөдөө аж ахуйн байгууллагын нийт хамт олон ерөнхий нарийн бичгийн дарга удирдлага хамт олон та бүхэнд бас түүхт 80 жилийн баярын мэндийг бас өргөн дэвшүүлье. Мөн Монгол улс бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилийн хүрээнд харилцан уялдаа холбоотой хөтөлбөр бүс нутгийн судалгааны санаачлагыг хүнс хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран хэрэгжүүлж эхлээд байгааг бас та бүхэнд хэлхийг хүсье. Монгол улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний дороотолтой тэмцэх хүнсний хангамжийг сайжруулах зэрэг зорилгоор тэрбэн мод хүнсний хангамж аюулгүй байдал, цагаалт гэсэн хоорондоо нэгт уялдаатай үндэсний хөдөлгөөн хөтөлбөр хэрэгжүүлж байгааг онцолсон юм а. Мөн 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах цөлжилттэй тэмцэх тухай нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн талуудын 17 дугаар баг гуралд улс орнуудыг идэвхтэй оролцож хамтран ажиллахыг уриаллаа. Тэр 2026 онд бол COP17 нийтсэн арга хэмжээг Монгол улсад зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад ажиллаж байгаа. За энэ хүрээнд Монгол улсын засгийн газрын хүсэлтийн дагуу санаачлагын дагуу бол энэ бэлчээр ба нүүдлийн жилийг бол 2026 он гэж зарласан. За энэ бэлчээр ба нүүдлийн жилийн нээлтийг энэ Монгол улсын ерөнхийлөгчийн энэ айлчлалын хүрээнд албан ёсны нээлтийн ажиллагааг бол Итали улсын Ором хотноо зохион байгуулахаар зохион байгуулж ажиллаж байна. За мэдээж бэлчээрийн мал аж ахуйтай хэд хэдэн орнуудын нэгдсэн ийм арга хэмжээ. За дээрэс нь бэлчээрийн мал аж ахуйтай орнууд хоорондоо туршлагаа солилцох. За түүнд Монгол улсын бэлчээрийн мал аж ахуйн онцлогийг олон улсад таниулах. За бэлчээрийн мал аж ахуйгаас олж байгаа малчтын орлогыг нэмэгдүүлэх, цаашдаа зөв менежментээр авч явах гэдэг энэ олон асуудлуудыг энэ жилийн хүрээнд олон улсад сурталчлах, мэдээлэл харилцан солилцох, нэгнээсээ туршлага судлах хэлбэрээр энэ арга хэмжээг бас тодорхой төлөвлөгөөний дагуу үргэлжлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Яг тэр аялал жуулчлал очиж байх тэр жуулчдад бид нар яг энэ төрлийн гар урлын зүйлүүдээ хийж зардаг. Энэ болохоор зөвхөн бид нар гар урлын зүйл болон бэлтгэлээ тухайн хүмүүст л зардаг. Тэндээс яг ингээд Монголд албан ёсны энэ бол яг цаатан тухай цаамарлах хүмүүсийн бүтээл юм аа. Энийг та эндээс авнаа гэсэн тийм газарч гэх юм уу те тийм юм бол байхгүй. Тэгээ зөвхөн яг жуулчдад, гадны жуулчдад бид нэр өөрсдөө хийсэн бүтээлээ яг өөрөөсөө гараад гарт зардаг. Дэлхийн цаа бүг маллагчид болон олон улсын цаа бүг маллагчдын холбоо гэж байдаг. Тэгээ энэ ерөнхийдөө нэлийн том байгууллага энэ чинь 20 гаруй жилийн түүхтэй байгууллага болчихж байгаа байхгүй. Тэгэхээр дэлхийн гэж байгаа учраас дэлхийд даяар байгаа цаа бүг маллагчдыг нийлүүлэх хүсэлтэй. Тэгвэл энэ холбоогоор дамжуулан нүүбтэй нэгдсэн үндэсний байгууллагатай хамтран маш олон төсөлт ажлуудыг зохион байгуулдаг. Тэр манай Монголын цаашдад жишээлбэл тэн дээр ингээд подносын гаргацсан ба change in тайга буюу өөрчлөгдөж буй тайгах гэдэг ч юм уу тий. Энд ингээд ном бүтээлүүд гаргацсан байгаад нь бас манай Монголын цаа бүхэн маллагчдын хоолны соёлоос гэдэг юм уу тий. Ер нь бол гар урлын соёлоос гэх мэтчлэн иймэрхүү зүйлүүдийг нь оролцуулж төсөл болгон дээр л оролцож явдаг. Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилийн нээлт Ром хот дахь нэгдсэн үндэсний байгууллагын хүнс хөдөө аж ахуйн байгууллагын төв байранд болсон юм а.